Hare Krishna, Hare Krishna, Hare Krishna. Không bao nhiêu. Krishna, Hare Hare, Hare Rama, Hare Rama, Rama Rama, Hare Hare, Hare Krishna. Hare Krishna, Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Hare Rama, Hare Krishna, Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Hare Rama, Hare Krishna, Krishna Krishna, Krishna. Hare Krishna. Hare Krishna. За хүн орж ирж гинөө. За ямар ч байсан. Өнөөдөр ингээд Ширмат Бхагаватмынхаа ээлж дүншлэх уншнаа. Яг өмнөх уншлалтын дээр ямар юм уншсан гэхээр 1-р дуулын 5-р бүлгийг уншсан байх нэ. Нарада Vyasa Devata Ширмат Бхагаватмаар сургаалаа айлтсан гэдэг нэртэй бүлэг уншсан байх нэ. За ингээд энэ бүлэг дээр юу гарсан гэхээр нөгөө Нарада мууны нөгөө их мэрэгдүүдийн нөгөө үйлчлэгч эмэгтэй хүүхэд байж байгаа тийм ээ. Тэгээд нөгөө их мэрэгдүүдийн хоолны үйлдвэрийг хүртээ тэгээд их маш их нөгөө цэвэрсж ариусаад тэгээд ер нь өөрийнхөө тэр өөрийгөө танин ухаарах тэр юм маш их өндөр түвшний тэр ухамсарт хүрсэн гэдэг тухай харсан шүү дээ тийм үү. Тэр нөгөө Чатурмаси гэдэг нөгөө 4 сарын турш тэр агуу мэрэгдүүд тэдний гэрт ингээ байрлаа. Тэгээд хоорондоо бурхны тухай бурхны сургаалын Ширмат Бхагаватмын бурхны сургаалын талаар ингээ ярилцаад тэгээд тэр сургаалын айлтгүүрийг сонссон тийм тухай гэж гарсан шүү дээ тий. За өнөөдөр өнөөдөр юу унших вэ гэхээр өнөөдөр бүгдээрээ дараагийн бүлэг 6 дугаар бүлгийг уншнаа. 6 дугаар бүлэг нь ямар нэртэй бүлэг вэ гэхээр 6 дугаар бүлэг нь болохоор Нарада мууны болон Vyasa Deva нарын харилцан яриа гэдэг нэртэй бүлэг байна. За тэгээд ингээд 6 дугаар ингээ гэж тэр уншицгаана. Омагьяна тимирандасya гянанжана шлакаир чакшурмелитмай найтасмай шри гурев намаха. Намоми Вишну падая Кришна Прештая Бхутале Ширмати Бхакти Вайпава Сваминги Тенамине Ядвагрочая Ядишо Кришна Бхактиамбочая Смитаха Унасия Чандрая Тасмай Шри Гуреве Намаха. Намоми Вишну падая Кришна Прештая Бхутале Ширмати Бхакти Веданта Сваминги Тенамине Намасте Сарасвати Деви Гауравани Прачарине Нирвишиши Шуньявати Пашчатият Шатарине Jaya Shri Krishna Chaitanya Prabhu Nityananda Shri Advaita Gadadhara Shri Vasadi Gaura Bhakta Vrinda
Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Rama Rama, Hare Hare. Om Namo Bhagavate Vasudevaya. Om Namo Bhagavate Vasudevaya. Om Namo Bhagavate Vasudevaya. За ингээд Шримад Бхагаватмын ээлж дүншлэг 1-р дуулын 6-р бүлэг. За бүлгийн нэр нь Нарада болон Vyasa Deva нарын харилцан яриа гэдэг нэртэй бүлэг байна. За 1-р бүлэг. За яг өмнөх бүлгэнд өмнөх одоо уншилтан дээр юу гарсан тухай түрүүн тавьж ярьсан тий. За тэгээ одоо ингээ үргэлжлэнэ. За Сута Вача Ивам Нишамya Бхагаван Деваршир Жанма Кармача Буяк Папрачга Там Брахман Vyasах Satyavati Sutah гэж. За орчуулга нь. Сута өгүүлсэн нь Брахманууд минь ээ. Шри Нарадагийн төрөлт ба үйлүүдийн тухай түүхүүдийг сонсоод Satyavatiгийн хүү Бурхны хувилгаан Vyasa Deva дараах асуултыг асууваа гэж. За ахад унши. Брахманууд минь ээ. Шри Нарадагийн төрөлт ба үйлүүдийн тухай түүхүүдийг сонсоод Satyavatiгийн хүү Бурхны хувилгаан Vyasa Deva дараах асуултыг асууваа гэж. Сута бол одоо нэг их мэрэгдүүдэд одоо нэг 8 ширээ нэг оюун тэр их мэрэгдүүд ингэж ярьж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр Брахманууд тэр мэрэгдүүд тандаж хэлсэн байх нь шүү дээ. Тэгээ Нарадагийн одоо нөгөө тэр нөгөө үйлчлэгчийн хүү байж байгаа. Тэгээд тэр одоо агуу мэрэгдүүдийн хоолны үлгэлтийг хүртээд тэгээд их одоо ухамсарн их одоо өндөр түвшинд очиод ингээд тэр түүхүүдийн тэгээд тэр түүл амьдрал одоо түүхүүдийн сонсоод Vyasa Deva асуулт асуусан байх нэ. За дараагийн шүлэг 2-р шүлэг. Vyasa Vacha Big Shubhir Vipra Vasite Vigyana Distripis Tava Vartamana Vyayasi Ati Tatah Kim Akarot Bhavan гэж. За орчуулга нь Шри Vyasa Deva өгүүлсэн нь өөрийн тань энэ амьдрал эхлэхээс аль урьд трансцендент эрдэм ухаанд таныг сургасан агуу их мэрэгдийг явж оцсны дараагаар та юу хийсэн бэ гэж асуусан байна. Өөрийн тань энэ амьдрал эхлэхээс аль урьд те трансцендент эрдэм ухаанд таныг сургасан агуу их мэрэгдийг явж оцсны дараагаар та юу хийсэн бэ гэж. Юу гэсэн үг гэхээр одоо энэ амьдрал энэ төрөл нь эхлэхээс өмнө буюу урьд төрөлдөө те урьд тэр төрөлдөө тэр нөгөө их эрдэнэт мэрэгдүүдээс трансцендент эрдэм ухааныг одоо олж сурсныхаа дараагаар та юу хийсэн бэ гэж одоо амьдралынхаа тухай асууж лавлсан байх нь шүү дээ. За Vyasa Deva ингэж Нарадагаас асуусан байх нэ. За 3-р шүлэг. Swayam Bhuva Kaya Vritya Vatitam Te Param Vayah Katham Chitam Udasrakshih Kale Prapte Kalivaram гэж. Орчуулга нь Брахмын хүү минь ээ. Авшиг авсныхаа дараа таны амьдрал хэрхэн өрнөсөн бэ? Цаг нь болж өтлөж гөгшрөөд ирэх үед өөрийн өмнөх биеэ хэрхэн орхиж энэ биеэ хүлээн авсан бэ гэж. Одоо урд амьдралыг нь мөн асууж штэ. Авшиг авсныхаа дараа гэж. Одоо авшиг авна гэдэг нь тэр одоо нэг агуу мэрэгдүүдээс тэр трансцендент мэдлэгийг ингэж хүлээж авсан штэ тий. Тэгээд тэр авсныхаа дараа одоо амьдрал чинь одоо ямар хөө байдлаар өрнөсөн бэ? Тэгээд өтлөж өгчрөөд эрэхтэй бие яаж орхисон бэ? Энэ бие яаж хүлээж авсан бэ гэдэг ингээд лавлж асууж штэ Vyasa Deva. За 4-р шүлэг. Prag Kalpa Vishayam Itam Smritim Te Muni Sattama Nahi Isha Vyavathat Kala Isha Sarva Nira Kritik гэж. За орчуулга нь агуу мэрэгэн минь ээ. Цаг нь болоход бүх зүйл устдаж сүрдэг. Танд тохиолдсон энэ явдал тэрч байдгаа одоогийн Брахмыг мэдлэхээс ч өмнөх энэ түүх гэрхэн яаж таны ой санаанд шив шинэхнээр цаг хугацааны нөлөөнд авталгүй үлдсэн байна вэ гэж. За дахиад биш. Агуу мэрэгэн минь ээ. Одоо Нарадад хандаж хэлж шít. Цаг нь болоход бүх зүйл устдаж сүрдэг. Энэ бол хувь тий. Танд тохиолдсон энэ явдал тэрч байдгаа одоогийн Брахмыг мэдлэхээс ч өмнөх энэ түүх гэрхэн яаж
таны ой санаанд шив шинэхнээр те цаг хугацааны нөлөөнд авталгүй үлдсэн байна вэ гэж асууж гайхаж шүү дээ. Бүр одоо Брахмын одоо шинэ амьдрал те Брахмагийн шинэ амьдрал эхлэхээс өмнөх тэр амар олон сая одоо тэрум жилийн өмнөх тэр үйл явдал тэр урд амьдралынх нь үйл явдал яагаад ингэж ой хооронд ингэж тод ингэж байж идэм бэ? Одоо энэ тухайга та ярьж өгөөч гэж одоо Вьясадева Нарадагаас асууж штэ. Би цоо шинээр одоо өчтөрхөн болсон юм шиг ингэж шив шинэхнэрээ байж идэм бэ гэж гайхаж асууж штэ тийм үү. За 5 дугаар шүлэг. За ингээд Нарада хариулж байна одоо. Нарада Вача Бик шөпхэр випра васите бикяна дистрипхэр мама вартамана ваяси ади тата итат акарашам гэж. За юу гэж байна? Нарада өгүүлсэн нь. Нарада хариулсан тийм үү. Надад трансцендент оршихуйн талаарх эрдэм ухааныг хайрлсан агуу мэрэгдүүдийг явж оцсны дараагаар миний хувьд өөрийн амьдралаа дараах байдлаар өнгөрүүлэхээс өөр аргагүй болсон гэж. Одоо ингэж шүү дээ. Одоо өөрөөр хэлбэл тэр трансцендент эрдэм ухааныг сургасан тэр нөгөө агуу мэрэгдүүдийг ингээд одоо нөгөө 4 сар өнгөрөөд тий Чатурмас яг тэр 4 сар өнгөрөөд гэр орны ингээ орхиод ингээд явсны дараагаар миний хувьд одоо өөрийнхөө амьдралыг дараах байдлаар өнгөрүүлэхээс өөр аргагүй болсон гэж. За ямар байдлаар өнгөрүүлэх байсан гэж. За 6 дугаар шүлэг. Икатмача ме жанани Йоши мутхача кинкари Маи атмаче наня катао чакре снихану бандханам. За орчуулгана. Би ээжийнхээ цор ганц хүүн байсан юм аа. Ээж маань эгэлжирийн нэг эмэгтэй байсан ба үүний зэрэгцээ үйлчлэгч хүн байсан билээ. Би түүний цор ганц үр удам байсан ба надаас өөр түүнийг хамгаалах хинч байхгүй байсан болохоор тэрээр намайг өөрийн бат бөх хайраар инхрийлэн хайрладаг байсан юм аа гэж. Юу гэж вэ? За Нарада мөн үл тэр урд амьдралдаа ээжийнхээ цор ганц л хүн байсан. Ээж минь бол эгэлжирийн эмэгтэй байсан ба үүний зэрэгцээ үйлчлэгч эмэгтэй байсан. Тийм. Үйлчлэгч нь одоо шуудраа гэсэн үг шүү дээ. Би түүний цор ганц хүүхэд нь байсан ба надаас өөр түүнийг хамгаалах хинч байхгүй байсан болохоор тэрээр намайг өөрийн бат бүх хайраар инхрийлж хайрладаг байсан гэж. За ингээд амьдралаа ярьж штэ Нарада мөн. За 7 дугаар шүлэг. Сасва тантрана калпасит йога кшимам мамичкати ишасяхи ваше локо ёша дарумай ятха гэж. За орчуулгана. Тэрээр намайг бүхий л хэрэгцээтэй бүхнээр ханхыг хүсдэг байсан ч өөрөө бусдаас хамааралтай байсан болохоор миний төлөө юу ч хийж чаддаггүй байлаа. Дэлхийн ертөнц бүхэлдээ дээд эзний иргэшээлд байдаг болохоор түүн дээр оршигч нар бол ердөө хүүхэлдээ тоглуулагчийн гар дэх модон хүүхэлдээнүүдтэй л адил үлгөө гэж. За тэр ээж нь болохоор одоо хайртай хүүгээ те одоо бүх зүйлээр ингээ ханхыг хүсдэг байсан ч гэсэн өөрөө зайлвал те ядуу зүдүү тэгээд өөрөө тэр үйлчлэгчдийн эмэгтэй байсан болохоор тэр одоо хүслээрээ хийж болгож чаддгүй байсан. Миний төлөө юу ч хийж чаддгүй байсан гэж шүү дээ. Тэгээ ер нь дэлхийн ертөнцид бүхэлдээ ер нь дэлхийн ертөнцээр оршиж байгаа бүхий л зүйл, бүхий л амьд оршинлууд, амьд бодголууд тийм үү. Бурхны иргэшэл байдаг. Дээд эзний иргэшэлд одоо оршдог. Энэ бол үнэн тий. Тэгээ тэрийг одоо энэ дээр юу гэж зөөрлж хэлж ийм нэхэр одоо нэг модон хүүхэлдээ хийчээ те ингээ одоо хүүхлийн театрын одоо хүүхэлдээнүүд байдаг шүү дээ. Гараа ингээ оруулчаад ингээ хөдөлгөөд байдаг шиг те. Модон ингээ татдаг ингээ уцаа татдаг хүүхэлдээнүүд шиг ингээ дээд эзэн бол тэр тэднийг ингээ тоглуулад одоо хүн ингээ тэднийг тоглуулдаг шүү дээ. Тэр тоглуулж байгаатай адилхан дээд бурхан бол одоо ингээ хүмүүсийг ингээ тоглуулж идэг юм а. Тэр дээд эзний таалалд хүмүүсийн хов тавилан одоо атханд нь оршиж идэг юм а гэж ингээ хэлж тайлбарлаж шүү дээ. За дараагийн шүлэг 8 дугаар шүлэг. Ахам чатат брахма куле ушивамс тат утикшая дигдиша калавиот панно базаках панча хаянах гэж. За орчуулгана. 8 дугаар шүлэг.
Тэр үед би 5 настай байсан ба Брахмануудын сургуульд сурдаг байлаа гэж. Жохон байсан биз дээ. Би ээжийнхээ хайраас хамаардаг байсан бөгөөд өөр газар нутгийн талаар юу ч мэддэггүй байлаа гэж. Маш жохон хүүхэд байсан биз. Дүнгэж 5 настай байсан биз дээ. Тэр одоо мэрэгдүүдийг ирэхэд ер нь 4-5 настай л хүүхэд байсан биз. Тэгээд л тэр өндөр түвшинд очсон байх нь. Маш өндөр түвшинд тэр жоохноос тэр бурханлаг түвшинд очиод тэгээд 5 настай байхдаа тэр Брахмануудын тэр одоо сургуульд сурж исэн гэж шүү дээ. Тэгээд ер нь бол ээжийнхээ хайранд одоо бөмбөрч ирдэг байсан. Тэгээд өөр одоо тэр өөрөөхөө тэр амьдарч исэн газар нутгаас өөр юу ч мэддэггүй л тийм л хүүхэд байсан. Одоо нэг өстой нэг л хөмөрсөн тогоон доторх шиг гэдэг шиг л. Тийм тэгсэн мөртлөө ухамсар нь бол маш өндөр түвшинд хүрсэн байсан. А яг зүгээр материалын байдлыг үзэх харах байдлын тухайд бол одоо нөгөө гэр орноосоо олж үзээгүй боловч ухамсар нь тэр их өндөр түвшинд маш өндөр түвшинд хүрсэн тийм хүүхэд байсан байна. Үнэн. За 9-р шүлэг. Иката нэргатам гэхад тухантим нишигам батхи сарпо дашат бада сприштах крипанам кала чодитах. За орчуулгана. Нэг орой хөөрхий ээж маань үхрийн сахаар гэрээсээ гарсан юм аа. Энэ үед дээд цаг хугацааны ихээр нэгэн могой ээжийн маань хөлийг хатгаж орхисон билээ гэж. За дахиад уншия. Нэг орой хөөрхий ээж маань үхрийн сахаар гэрээсээ гарсан юм аа. Энэ үед дээд цаг хугацааны ихээр нэгэн могой ээжийн маань хөлийг хатгаж орхисон билээ. За ингээл одоо дээд таалын дагуу ийм юм болсон байх нь шүү дээ. Одоо ээжийг нь одоо үхрийг саах гээд ингээ гарахад нь могоо хатгацсан байх нэ. Ингээл ээж нь ингээд одоо таалдаг гэсэн байх нь шүү дээ. За 10 дугаар шүлэг. Тата тат ахам ишасya багтанам шам апхип сатах ануграхам мания манах пратиштхам дишам уттарам. За орчуулгана. Би үүнийг дээд эзний онцгой нэгүүлсэл хэмээн хүлээн авсан бөгөөд тэрээр үргэлж өөрийн чин бишрэлтэндээ сайн сайхныг хүсч байдаг билээ. Ийм боцоор би хойд зүгийг зорио алхлаа. За ингээд одоо ээж нь өнгөрсөн. Одоо ингээ ганцаараа үлдсэн. Тийм үү. Тэгээ тэрийг бодохдоо бол нараад юм нь яасан гэж байна. Энэ бол дээд эзний буюу одоо бурхны ингээд одоо дээд таалал байсан. Дээд бурхан одоо өөрийн чин бишрэлтэндээ хизээч муу муухай зүйлийг одоо учруулдаггүй. Одоо тэр чин бишрэлтэнтэй тохиож байгаа одоо муу муухай одоо гэж бодоо одоо энгийн хүний нүдээр харахад бол муу муухай одоо таагүй гэж одоо ойлгохдохоор тийм зүйл бол яг үнэндээ өршөөл нэгүсэл байдаг гэж одоо энэ агуу одоо тэр жоохон 5 настай мөртөө тэр агуу чин бишрэлтэн тэр наарад юм гэж ойлгосон байна шүү дээ. Энийг бол бурхны нэгүслэ гэж ойлгож тэгээд шууд одоо хойд зүгийг зорж алхасан гэж байна. За ингээ хойд зүгийг ингээд зориод алхасан байх нэ. За 11-р шүлэг. Спитхан жана падамас татра программа ваража каран хета карвата ватишча вананы опавананы ча. За орчуулгана. Гэрээ орхиж гараад би баян чинээлэг нийслэл хотууд, хот тосготууд, малын фермүүд, уурхай, тариан талбай, хөндөй, цэцгийн хүлэмж, олон янзын модод тарьж ургуулсан цэцэрлэг, ой моддын хажуугаар өнгөрөн гарсан юм аа гэж. За юу гэж байна? Нараад юмны маань тэр орноо орхиж өрөөсөө гарч явж үзээгүй те. Өрөөсөө тэр одоо өөрийнхөө оршиж амьдарч исэн тэргээр дээр бүх юм сэтгэж исэн те. Гэтэл ингээд гараа явсан чинь яасан гэж байна. Янз янзын хотууд, тэгээд одоо янз том нийслэл хотууд, малын ферм, уул уурхай, тариан талбай те. Цэцгийн хүлэмж, ой модод ингээд янз янзын юм ингээд таарал амдан таарч авсан байх. Тэр хүүхдүүдийг сонирхол явсан байх нь шүү дээ. За энэ дээр ингээд проподгийн тайлбар дээр яаж нэхэр энэ дээр юу гэж нэхэр энэ бол Нарада мөнийг нойрт амьдрал бол бүр одоо бүр энэ өмнөх калпач биш те. Одоо бүр Брахмагийн өмнөх амьдрал байгаа байхгүй бүр. Өөрт өмнөх Брахмагийн амьдрал тохиолдож байгаа бол байхгүй. Брахмагийн шинэ Брахмад Нарада мөнийг амьдрал дээр шинэ Брахма үс бий болсон. Тэгэхээр энэ өмнөх Брахмагийн амьдрал дээр болж байгаа юм л. Тэгэхээр энэ олон тэрүүм сая тэрүүм жилийн өмнө буюу олон галын өмнө ч гэсэн одоогийн бидний одоо ингээд одоо амьдрал
одоо байдаг, тохиолддог энэ одоо тэр одоо бидний амьдрал дээр хэрэгэлдэг энэ зүйлүүд бүгд байсан байх нь. Өөрөөр хэлбэл юу ч өөрчлөгддөг байх нь. Бүхэл юм одоо яг л одоогийн шиг байж исэн байх нь шүү дээ. Одоо тэр уул уурхай хүртэл те. Тэгээд тэр одоо хот тосготууд бүх юм л яг л ингээл байж исэн байдаг байж исэн байх нь шүү дээ. Зөвхөн цаг хугацаанд урсч яадаг. Бүх юм одоо ингээд ядлаган яг л одоо бидний одоо үзэж харж байгаа бид нартай тохиолдож байгаа тэр бүх зүйлүүд одоо хэдэн сая тэрбум жилийн өмнө байж л байсан байх юм шүү дээ. Юу ч өөрчлөгддөг. Ингэж тайлбарласан байна. Парбодагийн номноор. Өөрөөр хэлбэл энэ бол энэ бүхэн бол маяа. Маягийн нөлөөний зүйлсүүд гэдгийг бас нэг талаараа хэлж байна шүү дээ. За 10 ингээд 14 ингээд одоо ингээд зам тохиолдож ирсэн зүйлүүдийн тухаар ингээд ярьсан. За ингээд 14 дэх шүлэг. Паришран тиндриатмахам трит парито бубхук шитах. Снатва питва храте надя пас пришто ката шрамах гэж. За орчуулга нь юу гэж байна? Тийм аялаж явсаар би их л үлсэж сангасан бөгөөд бие маань болоод ухаан бодол маань ядарч сулдсан болохыг мэдэрлээ. Иймээс би горхины усанд угаал үйлдэж уснаас нь уулаа. Ус суусна намайг сэргээж ядаргааг минь тайлах шиг л боллоо гэж. Юу гэж байна? За ингээд гэрээ ороход ингээд олон хоног ингээд олон хоног явсан байх нь шүү дээ. Ингээд яваад явсаар байгаа сүулдэ яасан өсөө цангаад тэгээд би болоод ухаан бодол маань ядарч сулдсан болохоо мэдэрсэн гэж шүү дээ. Тэгээ мэдрээд яасан? Тэгээ горхи таараа горхины усанд угаал үлдээ тэрнээс уусан гэж. Тэгэнгүүт тэр ус уухад уус нь сэргээгээд те. Тэгээ ядаргааг минь тайлах шиг л болсон гэж. За 15. Тасмин нирмануж раны бипа алло пастха ашритах атманатманам атмастхам ятха шрутам ачинтаям. За орчуулга нь. Дараа нь хөнгүү аглаг ойд банян модны сүүдэрт суугаад оюун ухаанаа хөвчлөн мөнөөх ангижирсан сүнснүүдийн заасанчлан дотооддоо орших дээд сүнсийг бясалгаж эхэллээ гэж. Юу гэж байна? Тэр нэг агуу трансценденталистууд тэр бясалгагч нар одоо яаж бясалгахыг одоо дээд сүнсийг одоо яаж бясалгахыг дотоод зүрхэндээ оршиж байгаа дээд сүнсийг яаж бясалгах арга ухааныг зааж өгсөн байж. Тэгэхээр тэр модны сүүдэрт суугаад нөгөө Нара демоны маань тий оюугаан ухаанаа ингээ хөвчлөөд бүр дайчлаад тэгээд дотоод тэр зүрхэндээ орших мөн үү? Зүрхэндээ орших дээд сүнсийг ингээ бясалгаж эхэлсэн гэж байна шүү дээ. За 16. Тяяташ чаранам божам бава ниржита читаса аут кантхяшро калакшася хридиасиме шанаир харихи. За орчуулга. Миний бие Бурхны бодголын Вадамлянхан үлмийг бясалган трансцендент хайрыг шингээн байж тэдэн дээр өөрийн ухаанаа төвлөрүүлмэгс нүднээс маань нулимс урсан асгарсан бөгөөд Бурхны бодгол Шри Кришна тэрхэн даруйта зүрхний минь Бадамлын ухаа дээр илрэн заларсан юм аа гэж. За энэ бол жинхэнэ нөгөө одоо өөрийгөө танин ухамсарлахын одоо эцсийн үр дүн энд гарч ирж байна. Өөрөөр хэлбэл миний бие те Бурхны бодголын Бадамлын ухаан үлмийг бясалган те трансцендент хайрыг шингээн байж гол нь тэр хайрыг шингээн байж те тэдэн дээр буюу тэр Бадамлын ухаан үлмий дээр өөрийн ухаанаа төвлөрүүлэн мэгц нүднээс минь нулимс урсан асгарсан гэж мөн үү. Тэгээд Бурхны бодгол Шри Кришна тэрхэн даруйт одоо тэр гэж одоо нулимс тэр хайраар тэр нулимс ингээд асгарангууд Бурхны бодгол Шри Кришна зүрхнийхэн тэр лямхаа Бадамлын ухаа дээр илрэн заларсан юм а гэж. Өөрөөс энд юу илэрч одоо энэ шүлгэн дээр юу гарч ийн гэхээр тэр трансцендент тэр таньж ухамсарлах тэр өөрийгөө таньж ухаарахын тэр одоо аргачлалыг энэ өгүүлэгдэж өөрөөр хэлбэл хайрыг шингээгээд ингээ бясалгангууд нүднээс нь нулимс асгарсан гэж. Одоо хиний Гор Говинда Свамигийн илэрцүүд байдаг шүү дээ. Бурхныг одоо тэр Бурхны хомсоод өрхийн тулд яах ёстой вэ гэхээр Бурхны араас Бурхныг одоо хүссэн мөрөөдөж тийм Бурхан тэмүүлж ойлгох ёстой гэж.
Үнэхээр би одоо ингээд миний амьдрал ингээд өргөдөж дуусч байна. Ач холбогдолгүй үр утгагүй ашигдахгүй тий өргөдөж дуусч байна. Таныг ухамсарч чадахгүй ингээд амьдрал минь дуусч байна гэж харамсаад тий. Тэгээд бурхныг хайрлах тэр хайрыг гэдэг өөрийгөө хөглөөд ингээд нулимсаа ингээд уурсах хэрэгтэй гэж шүү дээ. Тэгэх юм бол бурхан илэрдэг юм аа. Энд одоо хиний Нарадагийн одоо энэ шүлгэн дээр батлагдаж шүү дээ энэ тийм үү. Тэгэхээр бид нар тэгж тэр ойлгох тэгж нулимсаа гаргах хэрэгтэй юм шүү дээ. Тэгэх юм бол бурхан одоо илэрдэг байна. Бурханы тэр Кришна ухамсар гэдэг чинь тэгж илэрдэг байна шүү дээ. Ер нь бол Кришна ухамсар гэдэг чинь энэ байна шүү дээ. Яг Кришнаг бурханыг тэгж таньж ухамсарладаг байна. Зүрхэндээ мөн үү. Тэгээ энийг бид нэр сайн ойлгох хэрэгтэй. Тийм ч учраас хин нөгөө Гаур Говинда Swami тэр одоо тэр нөгөө тийм сургууль одоо тий нээсэн байдаг штэ. Одоо тэр Буванишвар гэдэг тэр хотод бол нөгөө ойлгох сургууль гэдэг. Тийм сургууль нээсэн байдаг штэ тий. За дараагийн шүлэг 17. Прима типхара нирпхинна пулаканго ти ни виритах ананда самплавилино напашам опхая мне гэж. За орчуулгана. Вяса дева минь тэрхэн мөчд миний бүхий л бие эрхтэн аз жаргалын мэдрэмжээр дүүрэн бэлгсэн бөгөөд бие минь бүх эрхтнүүд ам орон сэргсэн юм а гэж. За онгод хайрын энэ далайд уусан автаад би өөрийгөөч дээд эзнийг ч олж харж чадахгүй болсон байлаа гэж. За энэ гайхамшигтай шүлэг шүү. Вяса дева тэрхэн мөчд миний бүхий л бие эрхтэн аз жаргалын мэдрэмжээр дүүрэн бэлгсэн бөгөөд бие минь бүх эрхтнүүд ам орон сэргсэн юм а гэж. Тэгээд онгод хайрын энэ далайд уусан автаад би өөрийгөөч дээд эзнийг ч олж харж чадахгүй болсон байлаа. Нөгөө жинхэнэ нөгөө бааваг дээр одоо онгод хөрлийн төвшин тэр примат дээр уусан авцсан. Одоо энд примат хипхара нэрпхина гэж. Одоо тэр хайрын тэр бурхны хайранд бүрэн уусан автаад тэгээд нөгөө автангууд яасан гэхээр тэр нөгөө бүх эрхтнүүд нь биеийн тэр бүх эрхтнүүд аз жаргалын мэдрэмжээр ингээд балхасан гэж шүү дээ. Асгарсан гэж шүү дээ. Одоо хэний нөгөө яг энэ төвшинг одоо нөгөө Вишванатха Чакрахорта Такаурын тэр Мадхурья Кадамбини гэж ном байдаг шүү дээ. Тэр Мадхурья Кадамбини дээр энэ тухай бүр аюулгүй тодорхой байдаг байна. Тэгээд тэр одоо нөгөө нэг эрхтнүүд нь нөгөө эрхтнүүдийнхаа ингээд мэдрэмжийг тэр одоо гүйцэтгэх үүргийг тэр трансцендент гүйцэтгэх үүргийг ингээд оруулж чаддаг болдог. Тэнгүүт тэр аз жаргал ингээд дүүрэж ингэж балхаж бүх эрхтнүүд нь ам орон сэргсэн. Тэгээд өөрийгөө ч бурхныг ч олж харж чадхаа байсан. Бүр ингээд хамаг ингээд тэр онгот өөрлийн дээд аз жаргалын төвшөнд уусч чадсан байх нь шүү дээ. Энэ бол Кришна ухамсарын дээд төвшин байх нь шүү дээ. Жинхэнэ одоо трансцендент ухамсарлын төвшин. Тэгэхээр энд төвшөнд хүрэхэд бол яах ёстой вэ гэдгийг одоо өмнөх шүлгэн дээр тайлбарласан. Энэ төвшөнд хүрэхэд тулд яах ёстой вэ гэхээр энэ бол гол нь жинхэнэ өмнө сэтгэлээс ойлгох ёстой юм шүү дээ. Тэгэх юм бол бурхан тэр өөрийнхөө нэгүслийг өгдөг байна. За тэгээ өнөөдрийнхөө энэ Шримад Бхагаватны уншлагыг өндөрлөё. За тэгээд дараагийн уншилтаа дахин одоо уулзъя. Тэгээ одоо энэ шүлэгтэй холбогдлолтой асуух санал онлоо ярилцах зүйл байвал комментээр өчиж үлдээгээрэй. Надад бол коммент харагдахгүй байна. Тэгээд дараа гарсныхаа дараа ингээ коммент энэ төр авах юм бол асуулт энэ төр авах юм бол хариу өгье. За дараагийн хагас санд Чайтана Бхагаватын уншлагаар дахин уулзъя. За ингээд цаг хугацаагаа зарцуулж Шримад Бхагаватны уншлагыг анхаарсан сонсон та бүхэндээ бүгдэнд баярлалаа. Харе Кришна. Шримад Бхагаватам ки жай, Шрила Прабхупад ки жай, Харе Кришна.